Багдовын бэлдэх бүжигчин бүсгүй хүмүүст 10 минут л үзэгддэг. Хүмүүрэл сүнстэй, харин буянтай хүмүүсийн сүнс болохоор бурхны орон руу нисэж, нүгэлтэй хүмүүсийнх нь болохоор буг болж хувирдаг бололтой юм. Багдов гэхээр хойд чиглэлд явдаг, засмал дагуу байдаг гэд хүмүүс андахгүй биз. Уулаас тасарч тогтсон Багдов нэртэй бижрэгхэн уулын урд Пүрвсүрэн гэдэг хөгшнийг олон жил нутгалсан болохоор Пегийн уул гэх хүмүүс байдаг аж. Пүрвсүрэнгүйх өргөмөл ганц хүүтэй байжээ. Эцгийгээ өөд болохоос өмнөхөн ганц хүү төмөр нь ихнэр авч аавда ач төрүүлж өгснөөр хөгшинч сэтгэл амар бурхны оронд одсон тухай яриа байдаг. Төмөр 3 хүү ганц охинтой байсан бөгөөд хөл хучих охин гээд маш эрэх танх өсгсөн байна. Ууган цэцэг охин нь хөлд хилд орсон цагаасаа дуулж бүжиглэн орсон гарсан бүхний хайрыг татах бүр эцэг их нь амьтны хар цагаан хил ам хөрчихвэ гэж дандаа болгоомжилдог болжээ. Ууган цэцэг охин 8 нас хүрч сургуулийн босгоо алгасан бөгөөд анги дэвшиг тусам маш ихээр хил ам татлах болсон ба үеийн охид хөвгүүдээ ямагт дээрлэх нь дур зоргоороо авирлах болсон учраас аав ээж нь зөвлөлдөж байгаад өөр газарт шилжихэд хүрсэн байна. Төмрийг шилжүүлэх хөөцөлдөж явхад гинэт ууган цэцгийн бие өвчин тусан эмнэлэгт авахгүй байсаар гэртээ ээж аавынхаа асаргаанд гарчээ. Тухайн үед бусдын хорлол болсныг шашин шүтэж үзээгүй аав ээж хоёр нь огт мэдээгүй аж. Цас шиг цагаан царай, яс арьс болсон биетэй охинд тамир тийхээч гэж байгаагүй гин. Тухайн үед шашин хоройтой шахан байсан болохоор нэг удаа төмөр ихнэртэйгээ зөвлөлдөж байгаад нууцаар юм үзэж аргалдаг хүн дээр очихоор болж морь малаа юулан өглөө эрт явна гэд байж байтал ууган цэцэг охин генет босож ямар ч өвчнгүү мэт гэрийнхээ хойноор бүжиглэн аав ээжийнхээ сэтгэлийг баясгаа зогсохгүй зум байсан болохоор гэрээсээ гарч гэрээ баахан тойрч бүжгэлсэн байна. Төмөр биеийн сайжрлаа гэж явах ажлаа хойш тавилгүй хуурамч зүгээр бололт байж магадгүй гэд цагтаа лам явсан өвгнийг зорин мордоход ууган цэцэг охин явахыг нь хоригдсан боловч төмөр хідэн мордоо эргүүлэе гэж худлилжээ. Охин нь эцгийгээ тэрэн санаа аширч байснаа. Би аав ээжтэй хайртай, энэ нутагтай хайртай. Би хаашаач явахгүй эндээ л байна гэж хэлж зогсоход нь эцэг нь нарийн учрыг нь эс олон зорьсон ажилдаа хөдөлжээ. Төмөр өдрийн тал шогссоор лам хөгшнийг зорж очин зочдыг нь явж дуусмагц хэрэг зоргоо айлтгсан байна. Өвгөн лам ном шагааж эрх хэрэгүүлж хулуу татан зоос гүйлгэж байснаа толгойс ихсэрэн хөөмн эрт ирэхгүй охин чинь хорлол дөртөж одоо арга алгадаа ядахнаа өчигдөр ирсэн бол учиртай байж хөөмн хурдхан гэртээ хайртаа нэг биш болсон юм буугаад байна да гэж айлтжээ. Төрүүхэн зүгээр байсан охин нь арай өөд болчихсон юм байгаа биш үсттэй гэж хэлэх үгэлхийг хослуулан мордсон төмөр морьныхоо хурдаар давхсаар гэртээ иртэл эхнэр хүүхдүүд нь их гэрийнхээ өрхийг бүтээ баг гэртээ уйлалдан сууцгааж байсан байна. Мянга уйллаагаад босоод ирэх биш. Ажил явдлыг нь их л чамбай өнгөрөөгөө төмөрийг буйраас л гисэн байна. Талигач охиныхоо 49 хоногийг өнгөрөөгөө удаагүй байжээ. Төмөр хідэн мадаа эргүүлэх далимдаа саахалтынхаараа очиж хідэн тагш нэрбэл хүртчихэд гэр рүүгээ харихаар шогшиж явсан байна. Түүнийг зусаж байсан газрынхаа хойхноор өнгөрч явтал генет цагаан саарл гэмээр халаадтай хүн бүжиглэж буй харагджээ. Ариг толгойд гарч байгаа хэрэг гэж өөртөө хэлээд өнөөх зүйлийг дахин сайн ажиглаад хартал яа харахгүй талигач охин бүжиглэж байгаа харагдсан учраас мориндоо ташуур өгөн дөхөх гэтэл генет алга болчихсон байна. Охиныхоо нэрээр дуудаад гарч ирээгүй аж. Тэгмэгцэн шууд давхсаар гэртээ очин ихнэр хүүхдүүдтэй өөрийнхөө үдсэн гарсныг ярьсан боловч согтоод хий юм харж байгаа юм байх гэдэл өнгөрөөжээ. Тэр шөнөг өнгөрөө маргааш оройн дахин сим очиход дахиад бүжиглэж буй харагджээ. Инээ эвсэглээд их л өхөөрдөн байсан гин. Төмөр энэ тухай дахин ам нээлгүй. Хэдэн хоног харж байгаад ихнэртэй хэлж дагуулж аваачаад харуулсан байна. Охиныхоо дүрийг дахин харсан ихэн сандар нөхөртөө хандан отоохон ламд очиж сүнсийг нь хойлог хүн төрлөө олж бидэндээ эрэг гэхт нь төмөр охин минь юу гэж загсныг чи сонссон. Миний хүзүүгээр тэрж байгаад хэлэхтэй. Би нутагтай хайртай, аав ээжтэй ч хайртай. Хаашаач явахгүй гэвцтэй. Тэгээд л биднийхээ хажууд байгаа хэрэг байж л байг. Хэд хоног харж сэтгэлээ дэвтэй. Ажиглаж байтал юу болох юм? Болохгүй бол ламд л очие доо. Гэснээр төмөр охиныхоо сүнсийг харж явдаг болсон бөгөөд энэ тухайга нэг ч хүнд хэлээгүй байна. Тодорхой хугацаанд тодорхой минутанд харагдаад алга болдог зэргийг нь сайтраа мэдсэн учраас төмөрч ажил алавтай юм шиг очиж хардаг болжээ. Төв замд ойролцоо болохоор өөр хүмүүс харчихвээ гэж дотроо бас шаналх. Нэг удаа төмөр хэд хэдэн айлаар орж сүрхий бор дарсанд халчихсан айлд хуу чөөр цуудал түүний байгаа айлд үл таних нэгэн залуу амьсгаа дээр орж ирснээр гэрт байгаа хүмүүс тандан танаа энэ хойд жижиг овооч нь чөтгөртэй юм байна. Гинэт цагаан алаатай эмэгтэй гарчин бүжиглэж гарах юм. Цултаа өнхөлцөг агасангүй. Ямар нүгэлтэй амтны сүнс юм бол доо гэжээ. Хоёр чихээрээ сонссон төмөр үг үл дугран муухан инээмсэглсэн болоод мордож оджээ. Төмөрийн саахалт олон жил явсан мятав нэг орой морьныхоо хурдаар дахин ирж гэрээ эзэнт хандан. За төмөр минь танай охины сүнс яа харахгүй хоргодож би ч сайтар харлаа. Нуух юу байх вэ хөгшөө. Нилээд айлаа.
Хөөхийг хүн төрөлд нь явуулах хэрэгтэй. Аргал чаргалдаг хүнийг нь би танина. Миний нэрийг бариад өч. Ажилд явсан лам эргээд төрнө гэж донгосоод байсан худлаа байж гээл. Урсгаж гарчээ. Метро яриаг сонсоод төмрийн авгаа. Наадахт чи би хилээд л байгаа юм л да. Гим хоргоо амтан байж л байг. Би сэтгэлээ дэвтэж явдаг юм гээ зөрөөд байх юм аа. Гэхэд метв. Чи тиймдээ тулсан уу? Хүний амьдрал надад ямар хамаа байх вэ? Гэхдээ ламд очиод үдсэн дээр байхаа. Биднийг яах ч юм байна. Мэдхгүй хүмүүс айд сандраа амнасаа алдвал сайн юм дуулахгүй байх шүү гэж зүгтсэн аж. Энэ хооронд талигач охины бүжиглэж буй дүрийг нутгийн болон явуулын олон хүн харсан байдаг ажээ. Харин төмөр охиныхоо сүнсний талаар ламд үзүүлэх гэж яваад буцахтаа мориноосоо унаж чирэгдэн хорвоог орхисон байна. Төмрөөс хойш нэг л удаа талигач охины сүнс ээжтэй маш их зовж шаналсан байдалтай харагдаад дахин юр харагдаагүй аж. Хүмүүс ярих та баг довын ингэрт хорогдсон бүсгүй сүнсийг их нь хөөлөгч гэж одоо харагдахаа болж гэж ярилцах болсон байна. Бурхан болооч охины ээж нь нөхрөө өөд боломогц нутгаасаа шилжин хотын хүн болсноор нутгийнхнаасаа бүр мөсөн сураг тасарсан ажээ.